Тэгээ манайх яг олон хөтөлбөрүүд баталж хэрэгжүүлэх гээл ингээл оролдож байгаа. Гэхдээ би араа илүү нөгөө амьдрал буугаад жоо хэрэгжих гээд байгаа юм бол энэ алсын араа 2050 юм байна. Түүнтэй уялдсан энэ урт богино дунд хугацааны хөгжлийн бодлогын хөтөлбөрүүд юм байна гэж ингэж харж байгаа. Тэгээ энэ хөтөлбөр батлагдсан цагаас одоо 2 дахь 5 жил рүүгээ орох гэж штэ. Тийм ээ. Гэтэл 1 дахь 5 жилийн маань төлөвлөлтийн биелэлт нь өөрөө 50% байна гэдг нь өөрөө яг энэ дээр одоо яг ямар анализ дүгнэлт хийж байгаа вэ? Сая бол одоо яг хуу сайд бол их хурлын гишүүд сайн ажиллаад өгөөрэй л гэж байна. Их хурлын гишүүд бол бас яг тэг сайн ажиллаж бол чадахгүй шүү. Яг ажил хариуцж байгаа төрийн захиргааны алба хаагч нар та нар энэ эхний 5 жилийн алдаа оноо яг юу байсан бэ гэдэг дээр яг тийм бодиттой дүгнэлт одоо хэлж өгөөч гэж би нэгдүгээр асуух гэж. Хоёрдугаарт Сайтрын Ариун заяа гишүү асуугаад байна л та. Бид 5 жилийн төлөвлөгөөгөө батлах гэж 2 дахь 5 жил буюу одоо 6 дахь жилийнхээ төлөвлөгөө батлах гэж төсөв төлөвлөгөө хоёроо хооронд нь уялдуулаагүй явлаа. Тэгэхээр чинь 2 дахь 5 жилийн суурь чинь буруу явчих юм шүү. Энэ дээр яг ажил хариуцж байгаа төрийн захиргааны алба хаагч нар та нар юу гэж үзэж байгаа? Энэ бол 2 дахь асуулт. 3 дахь нь болохоор төрийн албаны энэ тайлан дээр үйлэн л дээ. Төрийн албаны доктортой бус байдал бол өөрөө энэ бодлогын бичиг баримтуудыг бодлогыг хэрэгжүүлэхэд маш төвөгжүүлж байна гэж тэгдэг. Үнэхээр салбараа мэдэхгүй нэг нөхөр ирээ суучдаг. Юу хөгжлийн хөтөлбөр юу ч мэдэхгүй нэг нөхөр одоо юм боловсруулна гэж тэгээд л одоо нөгөө багийн даргаас нь ахуулаад баахан юм нэхэл суугаад идэг одоо тэгээд. Тэгэхээр энэ дээр төрийн албаны зөвлөл юу нь яг ямар бодлого барьж? Төрийн албан дотроо энэ ТЗ-ийн чинь 20 мянган хүн байгаа болоо дээ. Тийм ээ? Нэг 7-8% л байгаа шүү дээ. Энэ өөр асар их хөдөлгөөн орчдөг. Тэгээ энэ хөдөлгөөнийг ер нь уул нь хуулиараа хоригдсон. Гэтэл хууль хэрэгжиж гин үгүй юу гэдэг дээр би маш хэрэгэлзээтэй байдаг. Чи ямар 220 мянган хүний хөдөлгөөнийг хянах гээгүй шүү дээ. Язар төрийн ТЗ-гийнхээ хүмүүсийг одоо өнөөдөр ингээ баахан үүрэг гүйцэтгэгч нар байна. Хизээ хэний оронд орсныг мэдэхгүй. Бодвол шил сонгоол оруулсан баг. Тэгэхээр энэ дээр би бас одоо сайдаас гадна энд яг ажил хариуцаад сайдад асуудлыг танилцуулаад сууж байгаа төрийн албаны одоо та бүхнээс асууя гэж ингэж бодсон. За эдрөө тгшүүрийн асуултанд хэн хариулах вэ? Хэн хариулах вэ? Ажлын хэсгийн 6 номерын микрофон. За эдийн засгийн хөгжлийн яам сүрэн орол. За засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас бол өмнөх 5 жилийн биелэлт дээр хян шинжилгээ үнэлгээ мониторинг хийгээд тайлангаа бол 9 сарын 11-нд улсын хурлд өргөн мэдүүлсэн байгаа. За уг тайлангаар бол ямар хөө дүгнэлт гарсан бэ гэхээр ер нь бол хөгжлийн бодлого төлөвлөлтөө бол одоо хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцүүлэх үр дүн суурилсан илүү урт хугацаанд үр дүн суурилсан төлөвлөлтөө хийгээрэй гэдэг зөвлөмж бол гарсан ба одоо. Тэгэхээр тэр зөвлөмжийн хэрэгжилтийг хангах үүднээс одоо бид нар 5 жилийн хөгжлийн төлөвлөлтийн бичиг баримтыг боловсруулаад орж ирж байгаа. Өөрөөр хэлэх юм бол нэгдмэл, цогц, харилцан уялдаатай судалгаа шинжилгээ, баримт нотлохоонд үнэлсэн. За дээрэс нь бол оролцогчдын үүрэг хариуцлага тодорхой байх ёстой. Дээрэс нь одоо өөрөөр хэлэх юм бол смарт буюу тодорхой, хэмжигдэх, за бодиттой, за бодлогын уялдааг хангах байдлаар боловсруулалтыг хийж орж ирээрэй гэдэг зөвлөмж өгсөн. Тэгэхээр тэр зөвлөмжийн хүрээнд дотор бол 5 жилийн үндсэн чиглэлээ бол боловсруулж орж ирж байгаа. 5 жилийн үндсэн чиглэл маань бол 8 үндсэн чиглэлтэй. Дээрэс нь бол одоо үндэсний 10 үр дүн, салбарын 35 үр дүн, за төсвийн ерөнхийлөн захирагчийн 85 үр дүн, хөтөлбөрийн 200 үр дүн, тэгээ нийлээд 330 үр дүн тодорхойлж орж ирж байгаа. Нэгэнт үр дүнгээ тодорхойлж орж ирж байгаа бол давхар шалгуур үзүүлэлтийг бас тусгах шаардлагатай байдаг. Тэгээд шалгуур үзүүлэлтийг бол одоо 426 шалгуур үзүүлэлтийг тусгаж орж ирж байгаа. За мөн 5 жилийн үндсэн чиглэлээр бас нэг асуудал юу байсан гэхээр зарим шалгуур үзүүлэлтийг тогтоох тас хүндрэлтэй байсан. Өөрөөр хэлэх юм бол одоогор бол тооцож чаддгүй Монгол улс 40 гаруй шалгуур үзүүлэлтийг тооцож чадахгүй байгаа. Тэгэхээр тэр шалгуур үзүүлэлтүүдийг бас тооцох шаардлагыг 5 жилийн үндсэн чиглэлээр бас тусгаж орж ирж байгаа. Төрийн албаны зөвлөл нэмээд хариуллаа те.
За, ажлын хэсгийн 8 номерын микрофон. Төрийн албаны зөвлөлийн дарга Сэдэвсрэн дарга. За эдгээр гишүүний асуултанд хоёр чиглэлээр хариулт өгье гэж бодож байна. За эхнийх нь ер нь энэ чадварлаг, ур чадвар сайтай төрийн албан агчдыг яаж бий болгох юм бэ гэд. Энэ өргөн барьсан байгаа төсөл дээр манай байгууллагын хариуцаж хийх ёстой 5-6 ажлуудыг бид нэр засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр алсын хараа 2050 за 2026 оны жилийн төлөвлөгөө сая батлагдсан улсын төсөвт гээд ингээд маш олон бодлогын бичиг баримтуудтай уялдуулж энэ томьёолыг оруулж ирсэн. Харахад маш энгийн юм шиг төрийн албан чадварлаг хүний нөөцийг бүрдүүлнэ, одоо томилгооны зөрчлийг бууруулна гэдэг нэг хоёрын өгүүлбэр байгаа юм шиг харагдаж байгаач бид нэр энэ дээр нэлээд реформын шинжтэй өөрчлөлтүүдийг хийхээр засгийн газартай ажиллаж байна. Хамгийн ихнийх нь юу вэ гэд бид нар ер нь ямар төрийн албан агчийг Монголд бий болгох гээд байгаа юм бэ? Чадамжтай, чадвартай хүнийг л төрийн албанд оруулмаар байна. Энэ хүрээндээ бид нэр төрийн албан агчийн ур чадварын хүрээ. За, эдрот гишүүн тодруулъя. Тий, төрийн захиргаа ялангуяа энэ төрийн албаны одоо нэр хүндийг ер нь хамгаалдаг бас байх хэрэгтэй л дээ. Одоо ингээ бүгдээрээ л төрийн алба ер нь их актер данхаалал гэдэг. Нэг сургууль баригдах чинь 100 гараар нэмэгдчихэж байгаа юм. Тийм ээ. Тэгэхээр энийг бас нэг ялга салгадаг байгаасаа гэж би нэгдүгээр төсдөг байхгүй юу. Хоёрдугаарт бол таны хариулт бол одоо байнга л ярьдаг нөгөө юм маань шүү дээ. Тэгэхээр таны яг ярих гээд байгаа энэ асуудлыг өмнө нь хийхэд юу саад болоод байсан юм бэ? Тэрийг нь яаж засч байгаа юм бэ гэдэг чинь чухал байхгүй юу. Тэрнээс бол одоо чадварлаг байх ёстой, доктортой байх ёстой гэл ингээл наадахыг чинь хамгаалаад төрийн захиргаал болчвол насаараа байх нь гэд байгаль орчны одоо байгаль хамгаалагчийг хүртэл тээзээ болгоо ийцсэн шүү дээ. Бас сөрөг үрдэн байгаа юг бол бас байж л байгаа. Тэгэхээр энийг яаж засах гэж байгаа юм бэ гэдэг л юм би танаас асуугаад байгаа болохоос биш. Яг юугээ заацсан бэ гэдгийг бол урд нь яагаад хийж болохгүй юусэн? Одоо яг яаж хийх гэж байгаа? Нэгдүгээр. Хоёрдугаарт би энэ Баярмаа гишүүний За, ахаад нэг тодруулах минут. Эдрот гишүү. тий, хоёр дахь би нэг асуултаа асуугаад ингээд дуусгачих. За Баярмаа гишүүний асуугаад байгаа тэр юм бол бас их чухал байхгүй юу? Энэ 5 жилийн төлөвлөгөөг энэ завсар чинь Монгол улсад 3 том сонгуул болох гэж байна. Тийм байгааз энэ 26-аас 30 оны хооронд. Тэгэхээр олон улсын нам энэ хөгжлийн бодлогын энэ том бичиг баримтыг зайлшгүй мөрдөх ёстой гэдэг тийм хуулийн хамгаалалт яг юу байгаа? Нэгдүгээр, хоёрдугаарт улс төрийн намууд болон нэр дэвшигчнэр сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулахдаа энэ чиглэлийг баримтлсныг аудит дүгнэнэ л гэж ингэдэг л болохоос биш. Яг одоо мөргөж гин үгүй юу гэдэг дээр бас тийм нарийн дүгнэлт бид нар гаргаж чаддгүйгээс болоод ард иргэдэд энэ төлөвлөгөө бичв юм шиг одоо баг нэг өөр энэ хүн л гарчвал бүгдийг хийх юм шиг нэг ийм ингээд нэг популист амлалт руу сүлдээ ингээд яваад өгдөг. Тэгэхээр энийг хянах. За, ажлын хэсгийн 6 номерын микрофон. 6. За яг хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хууль заасны дагуу 5 жилийн үр дүнг бол 5 жилийн үндсэн чиглэлийг боловсруулж улсын хурлд өргөн мэдүүлж батлуулах гэсэн зохицуулалт бол байгаа. За мэдээж сонгуулийн циклтэй холбогдуулаад бас хамгаалалттай зохицуулалтыг бас хийх бас бүрэн боломж бий. Улсын хурал дээр бол 185 гээд их хурлын гишүүдийн ажлын хэсгэл гарцсан байгаа. Тэгээд тэр хүрээндээ бол бид нар бас 5 жилийнхаа үндсэн чиглэлийн цаашаа хэрэгжилтийг хангах, жилийн хөгжлийн төлөвлөгөөнүүд болон засгийн газрын мөрийн хөтөлбөр дээр холбогдох зохицуулалт буюу өөрөөр хэлэх юм бол төсөл арга хэмжээ байдлаар жил бүр хэрэгжих одоо боломжтой байдлаар зохицуулалтуудаа тусгаад тэгээ энэ хүрээн дээр төсвийн асуудлыг шийдээд явах ёстой гэдэг үндсэн байр суурийг илэрхийлээд явж байгаа. Тэгэхээр ажлын хэсгийнхаа хүрээнд дотор бол холбогдох хууль дээр бол нэмэлт хөршөлт оруулах бүрэн боломж бий. За, одоо Саранчилуун гишүүн асуултаа асууя.